эрхэм хүндэт үзэгчдээ эрүүл мэндийн цагц айлголт нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар бид тарих судлал гэж юу вэ? Бидний тарих хэрхэн ажилладаг талаар ярилцахаар зочноо урьлаа. Өнөөдөр бид тарих хэрхэн ажилладаг тухай бидний тархинд юу олдог талаар ярилцахаар агаах ухааны доктор профессор тарих судлаач Дамдан Дорж агшигаа урьсан болно. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр яриагаа өнөөдөр бидний одоо энэ уурэг тарих маань яаж ажилладгийг хэрэг судлагдаж байгаа талаар яриагаа эхлэе. За ер нь бол тарих судлал бол ялангуяа хамгийн эрчимтэй хөгжиж байгаа олон судлаачтай анхаарлагдж байгаа ийм шинжлэх ухааны өсрөнгөө хөгжиж байгаа салбарын нэг баг. Тэгэхээр тарих судлал бол өөрөө салбар дундын ийм шинжлэх ухаан баг. Энэ нь зөвхөн агаах ухаан төдийгүй математик, физик, тийм ээ, компьютер, сайенс, мэдээллийн технологи, квантын физик гэх юм уу. Олон төрлийн салбар дундын ийм шинжлэх ухаан. Тэгэхээр бусад шинжлэх ухаануудтай харьцуулахад бол харьцангуй одоо шин тутам хөгжиж байгаа ийм салбар гэж бол ойлгож байна. Нөгөө талаар бол яг тарих бол энэ техникийн өсрөнгөө хөгжилтэй холбоотойгоор бол тарихны үйл ажиллагааны механизмууд шинээр нэгдэж тэр механизмууд үндэслэн хүнийг эрүүл урт наслуулах, ад жаргалтай амьдруулах тэр олон механизмууд бол нэгдэж байгаа. Дээрээс нь одоо химэл оюун ухаан болон бусад робот гэдэг юм уу, одоо биотехнологи гэдэг юм уу, өөр олон салбарууд руу энэ гарсан шинэ мэдлэг, шинэ одоо нээсэн тарихны үйл ажиллагааны механизмуудыг одоо техниктэй уялдуулан ажиллах ийм хэрэг өсөж байна. Уул нь бол бид нар одоо ингээд ухаанд хүн гэдгээр бол тарихыгаа сайн мэддэг юм шиг байтал өнөөдрийн бас энэ техник технологиуд бүр илүү судлагдах боломж олдож байгаа юм байна. Тэгэхээр бидний одоо энэ олон салбар хоорондоо уялдах холбоог одоо хэр их судалж байгаа. Ер нь бидний энэ тарих юунаас бүтсэн болоо? Тэнд юу болоод идэх юм бол? Тэгэхээр ер нь бол тарих бол түрүү хэлсэнчлэн энэ тарих судалдаг шинжлэх ухааныг бол brain science, эсвэл neuroscience гэдэг ингээд нэрлэж байгаа. Тэгэхээр энэ бол агаах ухаан, математик, молекул биологи, хим, физик гэдэг олон салбарууд дээр. Тэгэхээр манай агаах ухааны салбарын хувьд бол хүний насжилттай холбоотойгоор бол тарихны үйл ажиллагаа бол буурдаг. Хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргалтууд бол буурч идэг. Тэгэхээр энэ дээр нэмээд дээрээс янз бүрийн эмгэгүүд байгаа. Тарихны эдийн сонирхолт өвчнүүд, тухайлбал Альцгеймер, Паркинсоны өвчин, дээрээс нь хорт авдрууд гэдэг юм уу, бодисын солилцооны өөр одоо чихрийн шижин, таргал зэрэг. Тэгэхээр энэ өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, энийг төгс хэмжлэх аргуудыг нээхэд энэ тарих судлал бол чухал одоо үр дүн ач холбогдол өгч байгаа. Тийм учраас эрдэмтэд энэ илүү гүнзгийж анхаарал хандуулж байгаа. Шинжлэх ухаанд оруулж байгаа ач холбогдлын хувьд бол одоо сансар судлалч гэдэг юм уу, тийм нано технологи гэдэг юм уу, хамгийн одоо дэлхийн шилдэг гүрнүүд бол бүгд энэ тарих судлал руу их хөрөнгө оруулалтуудыг хийж ач холбогдол өгч байгаа. Ийм шинжлэх ухааны салбар байна. Бидний өнөөдрийн энэ нэвтрүүлэг бол эрүүл байхын тулд цагт 7 ойлголтын тухай гэдэг өмнөх нэвтрүүлгээрээ бид нар оюун ухааны, ухамсарын, сэтгцийн хувьд эрүүл байх талаар мэрэгчлэнүүдийг авчирч ярьсан л да. Тэгэхээр өнөөдөр одоо тарих судлаачийн хувьд яг энэ тарихынд ямар одоо элементүүд гэдэг юм уу, ямар эд эсүүд байдгийг ер нь тэрийг бол шинжилэн судлахад тоногт хөрөмжийн хувьд ер нь дэлхий бол нэлээд явчлаа гэсэн одоо манай улсын хувьд бас ингээд та бүхэн тарих судлаачийн ингээд нийгэмлэг байгуулад бас суурь тавигдаад явж байна л да. Гэтэл явж хүн гэдэг чинь баг өөрийнхөө судлаагүй юм шиг юм сонсогдоод байна. Тэгэхээр яг нь ер нь бусад шинжлэх ухаануудтай харьцуулахад бол харьцангуй шинэ гэсэн үг. Ялангуяа 1960-аад оноос бол нэлээд энэ талын судалгаа бол ирсэмсэн гэж ингэж үздэг юм байна. Тэгэхээр ялангуяа тарих бол мэдрэлийн эс, үндсэн эс буюу нейрон, мэдрэлийн туслах эсүүдээс тогтдог ойролцоогоор нэг 150 тэрбум орчим нейроноос тогтдог гэсэн юм сайн зүрийн судалгааны үр дүнгууд бол бий. Тэгэхээр эсийн доторх тохиолдол дамжилтууд, за тэрний үйлдлийн механизмуудыг судалдаг маш олон аргууд бий л дээ. Амьд-эсийн дүрслийн технологиуд бол маш их эрчимтэй хөгжиж байгаа. Тухайлбал одоо сүүлийн үед бол мэдрэлийн
эсүүдийн үйл ажиллагаа, тархины одоо тодорхой үйл ажиллагааг хариуцдаг мэдрэлийн төвүүдийн үйл ажиллагааг нээхэд жишээлбэл одоо оптогенетикийн гэдэг юм уу шинэ судалгааны аргууд бол эрчимтэй нэвтэрч шинжлэх ухаан шинэ мэдлэгэд бол нэлээд их үйлдвэрлэж байгаа гэж хэлж болох. Тэгэхээр хүний тархи бол тархины төв мэдрэлийн тогтолцоо болон захын мэдрэлийн тогтолцоо гэж ангилж үздэг. Тэгэхээр төв мэдрэлийн тогтолцоо гэдэг маань бол ерөнхийдөө уурэг тархи байна тийм ээ. Та бидний мэддэг энэ уурэг тархи. Тэгэхээр уурэг тархин дээр гол юм бол мэдрэлийн эсүүд, туслах эсүүд, за тэгээд эдгээрийн хоорондын уялдаа холбоо бол их чухал ач холбогдолтой. Тэгэхээр хүний тархи бол их өрмөц онцлогтой. Хүний биеийн жингийн 2% эзэлдэг тийм ээ. Тэгсэн мөртлөө нийт цусан хангамжийн 15%-ийг дангаараа нийт хүчил төрөгчийн хэрэгцээний 20%-ийг цуснд байж байгаа одоо глюкозын 50%-ийг дангаараа хэрэглэдэг ийм асар их одоо бодисын солилцооны өндөр эрчимтэй ийм онцлог эрхтэн байна. Тэгэхээр энд бол одоо маш олон тооны нарийн нийлмэл биологийн нейробиологийн процессууд бол явагддаг. Тэгэхээр энд тийм механизмыг нээх хөдөлгөөн ажиллаж байгаа. Заримдаа бид нар нэг ядраад юм оюуны одоо ингээ ажил хийхэр нэг чихэр идэх гэдэг. Тэгэхээр яг энэ механизмаас нь ингээ харахаар 50% глюкозын чихрийн гэхээр энэ дээр одоо хүмүүст зөвлөгөө яг энэ одоо юун дээр нь патогенез дээр нь тэ функц дээр нь зөвлөгөө өгвөл одоо бид нар чихэрэн дуртай байна гэдэг нь яг юу гэсэн үг юм болоо. Тэгэхээр хүний тархины үйл ажиллагааны үндсэн тэжээл нь бол одоо глюкоз байх чихэр. Тэгэхээр альва ачааллыг авах тархийг оюун ухаанаа дайчлахад мэдээж энерги шаардлагатай гэсэн. Тэгэхээр тэр энергиэр бол тархи одоо байн өсөж чинь гэсэн үг. Тэгэхээр чихрийг одоо хэрэглээ цусан сахар глюкозын түвшин тодорхой түвшинд хүрэхэд бол тархины үйл ажиллагаа илүү эрчимжиж өндөр эрчимтэй ажиллаж идэг гэсэн үг. Нөгөө талаасаа бол одоо хүний хоолтын процессыг хоол идэх дур хүсэл тий за энийг тодорхойлж яадаг тархины одоо бор гадраас гадна тархины гүнд байж байгаа бүтцүүд бий. Жишээлбэл гипоталамус, амигдал тийм ээ өөр одоо бусад нарийн нийлмэл бүтцүүд байна. Энэ бүтцүүд маань бол хоол тэжээл болон хүний зан төрхийг уялдан зохицуулж яадаг төвд нэг дорой байдаг гэсэн үг. Тийм учраас хүн одоо өлсөд ах юм бол уурлаад байна. Хэрвээ хоол эзний дараа зэлжсэн сахар ихсээ тэрнийг зохицуулалтаа нойр хүрээд гэдэгч байт юм. Хамттай мэдхээр ууралдаг хүн байхгүй тийм. Тэгэхээр тэр эмоц, зан төрөх, үйлдэл төрөхөд бол бас энэ зөв механизмууд бол хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Энэ механизмууд бол нэгдсээр байна. Тэгэхээр бидний одоо тархины үйл ажиллагаа бол явж бас идж байгаа хоол ундтайгаа шууд холбоотой болчих гээд тийм сая чихрийн тухай ярьлаа. Заримдаа одоо хүмүүсийн бодох, сэтгэх, магадгүй юмаа мартах хүртэл бас нөлөөлж байгаа энэ эсүүдэд нь юм уу нөлөөлж байгаа юм байна уу? Хоолтой холбоо. Тэгэл маш олон одоо механизмууд бий л дээ. Ялангуяа бага насны хүүхдүүдэд одоо хитрхи чихэр өгöd байхаар явандаа уур уцартай болдог. Эхлээд дуртай. Энийн цаад механизм бол дондолтын механизм байгаа гэсэн. Аливаа зүйл хит дурлах, амтанд хит дурлах. Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар механизм цаана явагдаад байгаа вэ гэхээр байнга чихэр идээд байхаар цусан дах сахарын түвшин тогтмол өндөр байна. За энэнийг дагаад мэдрэлийн эсүүдээр хит эсэлтэлтийн процессууд идэвхжээд мэдрэлийн эсүүдийг эсрэгээрээ гэмтэж эхэлдэг гэсэн. Энэ мэдрэлийн эсүүд гэмтэхээр ялангуяа тэр хоолт зан төрхийг хооронд нь уялдаа холбоог нь зохицуулж идэг нейронуудын холбоосууд салах мэдрэлийн гэмтдэг. Энээс болоод жишээлбэл зан төрхийн өөрчлөлтүүд гардаг тийм хүүхд илүү их агрессив буюу илүү их төрөмгийн аашаа өртөө болгоч байдаг юм уу. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүстэр ч бас адилхан. Тэгэхээр та бидний хамгийн сайн мэддэг жишээлбэл архин дондолт байна. Тэгэхээр мэдрэлийн эсийг хамгийн их гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүн гэвэл жишээлбэл арх спирт байна. Энэ ямар механизмаар явж байгаа вэ гэхээр мэдрэлийн эсүүдийн хооронд сэрэл дамждаг синапс гэж бүтц байгаа. Сэрэл дамжих сэртэнгүүд, энэ сэртэнгүүдийн тоог цөөлдөг. Дээрээс нь мэдрэлийн эсийн сэрэл дамжилт нь нөлөөлж мэдрэлийн эсийг сэрлийг нь хурдтай дамжуулж хат нөлөөлдөг миелийн бүрхүүлүүд байдаг. Тэр миелийн бүрхүүлүүдийг хайлуулдаг.
Үр дүнд нь яадгүй гэхээр тарих мэдрэлийн эсвэл өгчдөг олнор үзэг том хэмжээгээр ярих юм бол тарих бол одоо яг энэ Альцгеймер, Паркинсоны өвчнөд адилхан хатан гарч байгаа. Тэгээд ирэхээр бол хүний ой тогтоолт, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргалтууд муудахаас гадна тэнэрлэлийн шинж тэмдгүүд бол үүсч эхэлнэ гэсэн. Зөв шийдвэр гаргахгүй байдаг юм л да. Тийм байна. Сүүлийн үед бол иргэдийн дунд бас энэ зөв хоол бол тэнцвэржүүлсэн хоол идэх ёстой. 75% нь эрүүл ажиргалтай амьдралд нөлөөлнө гэдэг нь явж бидний идэж ууж байгаа юм ин тархисанд бол шууд нөлөөлдгийн үр дүнг сая өрөнгө явчлаа. Тэгээд цаашаага бид нар ер нь бол энэ хүүхдийн тарих бол яаж хөгждөг юм бэ? Заримдаа ингээд ном зохиол судраас харахаар ер нь 9 нас хүртлээр баргалж хүүхэд ажиглаж хаарж яг зөв хүн болж төлөвшдөг гэсэн. Гэтэл бид нар бага насны магадгүй ухаараагүй юм уу хилд ороогүй хүүхдүүдэд энэ хүүхдүүд маань ер нь юм ойлгохгүй гэд бодоод байдаг. Энэ тал дээр нэмж хэлвэл бас сонирхолтой асуулт. Тэгэхээр ер нь бол ингээд үр тогтсоод тийм ээ одоо энэ дээр жишээлбэл энэ зурган дээр ихний үрдсснөөс хойш 3-7 хоног дээр тархины бүтц тийм их тарих, дунд тарих, за тархины бага нисгүүд үүсээд яг хүүхэд төрөх үед бол баг насан турш үнийхтэй бол нэлээд ойролцоо бүтц үйл ажиллагааны хувьд бол тийм болж ирдэг. Тэгэхээр хүүхдийн тарих бол ер 5 нас хүрэхэд бол насан турш үнийхтэй адилхан баг 90% нь үйл ажиллагааны хувьд бол яг адилхан баг. Тэгэхээр би танд энэ зураг дээр харуулъя л да. Хүүхэд 5 нас хүрэхэд бол хүүхдийн тарих бол насан турш үнийхтэй бол ижилхэн болно гэсэн. Бүтэц, үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, бодолт гэдэг юм энэ зүйлүүд үйл ажиллагааны хувьд яг адилхан баг. Гэтэл нөхөн үржигэн тогтолцоо, биеийн хөгжил, шүдэлт бол тархинаас дандаа хоцорж явж идэг гэсэн. Тэгэхээр энэ дээр юуг харуулах гээд байгаа вэ гэхээр хүүхэд төрөөд эхний 1 ой жишээлбэл 1 сард 12 сард гэхэд хүний хэл яриа хараа сонсгол дээрээс нь дээд мэдрэлийн үйл ажиллагаа буюу нэг ухамсарт үйл ажиллагаанд оролцож идэг мэдрэлийн үсүүдийн төлжилт синапсын тоо гэдэг юм сэндэл дамжуулах тэр бүтцүүд бол маш эрчимтэй хөгжиж идэг гэсэн. Яг хамгийн эрчимтэй. Тэгэхээр одоо энгийнээр тайлбарлах юм бол энэ одоо 1 настай хүүхэд эсвэл 5 настай 2 3 таа гэхэд ойлгохгүй бидний яриаг мэдэхгүй баг байна гэх юм. Бүх зүйлийг маш сайн мэдэж ойлгож идэг, хүлээж авч идэг гэсэн. Тийм учраас ялангуяа баг төрөөд ихний 1 жил дээрээс нь одоо цэцэрлэгийн нас тийм ээ. Тэгээд энэ баг одоо дунд боловсрол олох энэ процессууд бол цаашдаа бие хүн бол төлөвшөх ялангуяа тийм зан характер хаашаа ямар болох уу гэдэгт бол хамгийн их нөлөөлж идэг. Тийм учраас бол хүүхдийг баг байх тусам илүү их анхаардаг тийм ээ хүсэл хүмүүжлэлт нь бол. Тэгэхээр энд бол тархины энэ хөгжлийн процесс нейрогенез, синаптогенез гэж энэ процесс байгаа. Тэгэхээр энэ зүйлд бол зөвхөн орчин идэж ууж байгаа зүйлээс гадна соёлын хүчин зүйлүүд, хоол хүнсний хүчин зүйлүүд, гэр бүлийн орчин, шашин шүтлэг гэдэг олон зүйлүүд бол нөлөөлж идэг. Заримдаа эцэг эхчүүдийн дунд яриа идэг аахгүй хүүхдээ айгүй сайхан өсөгчлөө хоол унд хувцас сунар бүх юмар хангачлаа. Гэтэл одоо сургуульд орсон чинь нэг л биш болчлаа гэдэг нь магадгүй тэр бага насны хүүхдүүд дээр бид нар орчинд нь одоо хамаагүй хэлэх бүдүүлэг одоо хараал хэлэх гэдэг юм уу эсвэл одоо хүүхдийн дэргэд хорц зуршил хэрэглэх гих мэтчлэн олон алдаа гаргадаг юм байна. Тийм учраас манай нэвтрүүлгийг маш олон эцэг эхчүүд үзэж байгаа. Ер нь бол бид нар ээж аав эмээ өвгийн үеийн ярьдаг шүү дээ. Тэ гидсэн дахаас нь л хүүхдийг хүмүүжүүлээд эхлэе. Хүүхдүүд бол их сайхан бүвэн дуудуулж өгөх ёстой, хөгжим, айдуу зөөлөн ярих ёстой гэдэг нь аль хэдийн ингээд тархинд бол бүр ингээд нотлогдоод бүх юм тодорхой болсон юм байна л да. Тэгэхээр ер нь бол хүний энэ дээд мэдрэлийн үйл ажиллагаа буюу ухамсарт үйл ажиллагаа гэдэг бол ер нь бол энэ гадаад орчинд хүн дасан зохицоход одоо тархины бор гадар, их тархины бор гадар гэж ярьдаг кортекс гэж ярьдаг. Тэрний тархины доод бүтцүүд одоо бидний автомат гэдэг юм уу та. Одоо зүрхний үйл ажиллагааг зохицуулж амьсгал үйл ажиллагаа, хоол боловсруулах үйл ажиллагаа гэх мэт зохицуулагдж, ухамсарт бус үйл ажиллагааг зохицуулж төвүүдийн харилцан үйлчлэлээр дасан зохицох процесс байна. Тэрний дасан зохицохын дунд хүн бол үйлдэл хийдэг, төрөх үйлдэл төрөх гэдэг гэсэн. Тэгэхээр одоо тархины одоо саяны ярьж байгаа бидний энэ асуудлуудыг шийдвэрлэх хэсэг бол жишээлбэл тархины духны хэсэг үнтэй асуудлыг задлан шинжлэх,
ойлгох, оюухан анхаарал төвлөрөлтүүд нь илүү чухал байдаг бол чамарга хэсэг нь одоо юу гэдэг сонсголын төвүүд, дагсны хэсэг нь бол харааны дээд төвч гэдэг юм баг. Тэгээ тэрнээс гадна хамгийн нэг чухал зүйл бол одоо энэ тарих судал дээр илүү их анхаарал хандуулж байгаа зүйл бол энэ тарихны гүнэнд байдаг энэ бүтцүүд баг. Тэрний нэг нь бол энэ лимбийн тогтолцоо гэдэг. Энд бол хүний одоо ой тогтоолт, зан төрхтэй, хайш, одоо сэтгэл хөдлөлтөй холбоотой процессуудыг зохицуулж яадаг тарихны нарийн нэлмэл одоо бүтцүүд бий. Тэгэхээр жишээлбэл энэ дээр харагдаж байгаа энэ амигдал, гиппокамп гэдэг юм уу, энэ бүтцүүд бол дандаа автоматар болон хүний идж байгаа хоол, хүнс, за дээрэс нь гадаад дотоод орчны нөхцөлд хариу урвалыг бол жишээлбэл өгж яадаг. Автоматар. Жишээлбэл амигдал гэдэг бүтц байгаа. Тарихны энд байж байгаа. Тэгэхээр энэ бүтцүүд жишээлбэл айдсыг мэдэрч яадаг гэсэн. Энгийнээр тайлбарлах юм бол одоо айдстай байвал энийг даван туулж өөрийнхөө тэр айдсыг даван туулахын тулд илүү одоо цуснд айдсыг бууруулж ад жаргалтай байх даавруудын хэмжээг ихсэхийн тулд мэдрэлийн эсвэл тоогоо олшуулж хэмжээгээ томруулдаг байх л та. Тэгэхээр нөгөө талаас нь тайлбарлах юм бол одоо бид амттай мэддэг жишээлбэл их гоё одоо чихэр идээд мөхөөлцөддөд эхлээд амтыг маш сайн мэдэрнэ. Тэгээд амт мэдрэхээ болдог. Эсвэл давстай хоол эхлээд идэхэд давстай байна гэдэг их шорууг ингээд амсар байгаад амт мэдрэхээ болж байгаатай адилхан мэдрэлийн эсүүд дээр тэр ад жаргалтай байна уу эсвэл айцыг байна уу мэдэрдэг даавруудад мэдрэг чанар гэж буюу босго байх. Тэгэхээр тэр даавруудын төвшин тогтмол өндөр байгаад байнгын айц төгшүүртэй тийм ээ одоо нөхөр нарх удагч хүн байдаг юм ирээд ингээд хүүхдүүдэд зоддогч байдаг юм ийм байх юм бол байнгын айц төгшүүртэй байгаад тэр даавруудыг мэдэрдэг босго нь өндөрсдөг гэсэн. Тэгэхээр одоо тэрнийг дав туулахын тулд илүү ихээр үйлдвэрлэх гэдэг. Тэгэхээр компьютер томограмм ч гэдэг юм уу зарим судалгаа шинжилгээнд хэрвээ амигдалын хэмжээ ингээл томорцсон байж бол энэ бол байнга айдас төгшүүртэй байдаг хүн байна гэдэг. Тэрнээсээ болоод сэтгэл готролд ордог, юмд цочмодхой, хүмүүстэй энгийн харилцаанд орж чадхаа болдог. Энгийн одоо ярьж байгаа одоо юу гэдгийг тэ одоо онгоо ойч байт юм зүйлийг мэдрэх юм багасдаг гэсэн. Энгийнээр тайлбарлахад дөрөв хүний дунд онгоо харахад ингээд ойлгоод энийгээ дахад тийм байнгын сэтгэлийн төвшөртэй айдастай байгаа хүнд бол тэрийг ойлгох босго баг байна л гэсэн санаалт байна. Тийм байна. Тэгэхээр бид нар ердөө эндээс ингээ харахад ер нь хүмүүсийг ойлгохын тулд бас тухайн хүний өсөд төрсөн юм уу орчин нөхцөлийг их сайн судлахгүй харахад бүгдээрээ л насан турсан ч юм уу ухаалаг одоо хүмүүс юм шиг харагдаад байдаг л да. Гэтэл хүний тарих болгон адилгүй болчиход дэш нөлөөлж байгаа айгүй олон хүчин зүйлтэй байгаа учраас тэгэхээр бид нар ер нь яг энэ одоо нарийн бүх юмыг хэр одоо урьдчилан сэргийлэхтэр илүү анхаарах уу? Одоо энэ тархинд айцгүй бай, магадгүй сэтгэл хөдлөлөө захирч сурыг гэвэл одоо урьдчилан сэргийлэх тийм аргуудыг хэлье гэвэл хамгийн түрүүнд би бол тантай юу ярмаар байгаа вэ гэхээр жишээлбэл хүн эрүүл урт наслна гэдэг бол тархины хөгжил мэдээлэл дамжих процессууд нь ингэж өсч хөгжиж идэг гэсэн үг. Тэр процессыг бол нейрогенезийн процесс гэж нэрлэдэг л дээ. Нейрогенезийн процесс өөрөөр хэлбэл тархины үүдлээсээ шинэ мэдрэлийн спид авч хөгжих процесс. Тэр мэдрэлийн эсүүд байхад мэдээллийг хурдан дамжуулах процесс буюу синапс одоо тэр мэдээлэл дамжуулалт тогтолцоо нь нэмэгдэж идэг. Тэгэхээр энэ зүйлүүдийг нейрогенез, синаптогенез гэж нэрлэж байгаа. Тэгэхээр одоо байнгын стресс, айдас төгшүүр бол жишээлбэл хүний одоо тэр мэдрэлийн эсийн нейрогенезийн процессыг бол дарангуулад байдаг. Тэгэхээр энэ нейрогенезийн процессыг хамгийн сайн төвчүүлдэг зүйл нь бол дасгал хөдөлгөөн. Тэ? Альва шин зүйлийг сурах, шинэ хобби өвдө болох. Дээрээс нь чанартай хоол хүнс хэрэглэх, стресст бага өртөж явах хэрэгтэй. Ингийн бол хүний тарих бол байнга залуу, эрч хүчтэй тэгж байж байгаа. Энийг дарангуулдаг, хүнийг амархан хөгшрүүлдэг зүйл бол одоо стресс их өртөмтгий, хөдөлгөөний идэвхгүй байдал, байнгын одоо уйтгарсан, гунигэлсэн юм уу, сэтгэл готролд орох, тэгээд чанаргүй одоо хоол хүнс хэрэглэх гэдэг юм уу да. Ийм зүйлүүд бол байна. Тэгэхээр энэ судалгаа байна л да. Юм дээр энэ суралцах гэдэг дээр те шин юм сурах гэдэг дээр. Тэгэхээр орчин үед бол одоо хүн болгон наснаас үл шалтгаалаад их юм сурах
дуртай болчихлоо шүү дээ тий. Одоо дугуун чаддгүй хүмүүс нь дугуй унах эсвэл одоо хэл сурахч гэдэг юм. Тэгэхээр бол энэ суралцах гэдэг процесс чинь хуучин болохоор хүмүүс ярьдаг гэсэн за нас яваад байна. Одоо сурхаа өнгөрсөн гэжээтэл эргээд энэ сурах үйл явц чинь бидний тархийг хөгжүүлээд эхэлж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол одоо энэ жишээлбэл ой тогтоолтонд оролцдог бүтц байна л да. Жишээ нь шин зүйл сурах. Одоо жишээлбэл юу гэдгийг та би одоо урд нь зураг зурдаггүй байсан чинь тэнд зураг зураад эхлэнэхэд тархины маш олон бүтцүүд тэнд ажиллаж эхэлж идэг гэсэн. Тэгэхээр зурхаас өмнө жишээлбэл энгийнээр тайлбарлахад мэдээлэл дамждаг бүтц маань энгийн нейрон синапсын өмнөх мембран дараах мембранс хоёрхан бүтцтэй байсан бол альва зүйлийг сураад дахин давтаад явах байх тусам жишээлбэл энэ мэдээллийг хүлээж авч байгаа синапсын тоон уушроод энэ дээр тохиол дамжуулдаг уургийн бүтцүүдийн нийлэгжил ихсэж гин гэсэн. Өөрөөр хэлбэл энэ процессыг сэргэж байгаа. Энэ процессыг одоо мэдрэлийн эсүүдийн уян хатан чанар гэж нэрлэдэг. Альва зүйлийг шинээр сурж одоо мэдрэлийн эсүүд хоорондоо тохиол дамжилт нь маш хурдсдаг. Мэдрэлийн нейрогенез буюу нейрон үүсэх процесс айгүй сайжирч идэг. Тэгэхээр яг энэ процесс бол шинэ зүйл сурах бас дасгал хөдөлгөөн ялангуяа багийн спортууд бол энэ нейрогенезийн процессыг маш их. Тийм учраас идэвхтэй амьдрал хөдөлгөөний дэглэм энэ зүйлүүд бол хүнийг залуу байлгах тийм. Тэгээд одоо тарих хэдий ч нэ залуу ийм идэвхтэй байх тусам бол хүний одоо зан харилцаа үйлдэл төрхөл бас эрүүл байдаг. За цаг хугацаа өнгөрөх тусам бидний тарих бохирдож байдаг гэж үздэг те. Тэгэхээр заримдаа бид нар тарихаач анзааралгүй өвөө төм бодлоор л дүүрэн байгаад тэндээ ядраад ингээд байдаг. Тэгэхээр орчин үед бол ер нь бяцлаглалын 90 үеийн тухай яриад эхэлжлээ энэ тал дээр. Тэгэхээр ер нь бол хүний тархины үйл ажиллагаа сэрэл саатлын процесс бол нийлжилж идэг. Сэрлийн процесс хэд хамгаалаад байвал тарих ядардаг, саатлын процесс хэд хамгаалаад байвал илүү идэвхгүй боломж гэдэг. Энэ бол тодорхой баланстай одоо тэнцвэртэй байж хэвчдэг гэсэн. Тэгэхээр энийг одоо алдагдуулдаг маш олон хүчин зүйл байна шүү дээ. Одоо ажлын одоо ачаалал байдаг юм уу, эсвэл одоо цугац ингээ тийм орой жишээ нь диско бар энэ бүжиг дуу хит хөгжим эдгээр бол тархины бүтцүүд энэ сэрэл саатлын процессыг бол балансыг буюу тэнцвэрийг алдагдуулж. Тэгэхээр энэнийг одоо хийх засварлах маш олон аргууд байгаа. Нэг нь бол энэ одоо бясалгал байгаад байна. 2010 оноос хойш бол юм гэдэг энэ бясалгалын талаар хийгдсэн судалгаанууд бол ялангуяа тарих судлалын салбарт одоо модонд орж ийн гэж хэлж болох юм. Тэгэхээр бол бясалгал бол тэй холбоотой бид нар ингээ харахад нэг 2010 оноос хойш бол одоо нэг 5000 орчим судалгаа байна л да. Тэгэхээр энд бол эрдэмтдийн анхаарал өгч хандуулж байгаа гэсэн. Тэгэхээр бясалгалын маш олон хэлбэрүүд байгаа. Төвдийн одоо буддист гэж байдаг юм өөр энтикенч гэдэг маш олон бясалгалын үр дүнд тархины бүтэц үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг одоо functional MRI байдаг юм уу, компьютер томограм байдаг юм уу болон бусад судалгааны аргуудаар тодорхойлсон байна. Тэгэхээр жишээлбэл ямар үр дүнгууд гарч ийнэ вэ гэхээр энэ дээдлийн игнэнд бол жишээлбэл 20-87 насны 186 им сайн дурын хүмүүстээр тархины одоо бор гадрын цуцсан эзлэхүүнийг хэмжиж үзсэн байна. Доотлолт нь яг энэ мэрэгжлийн одоо яг эксперт буюу бясалгалаар олон жил хичээлсэн ийм хүмүүсийн тархийг харьцуулж үзэж байгаа. Тэгэхээр ямар үр дүн гарсан бэ гэхээр бясалгал хийдэг хүмүүст бол тархины бор гадрын одоо эзлэхүүн нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл тархины бор гадрын эзлэхүүн нэмэгдэнэ гэдэг бол ухамсарт үйл ажиллагаанууд үйлдэл төрхүүд бол маш идэвхтэй эрүүл саруул зөв шийдвэрүүд гарч ийн эрүүл урт насалдаг гэсэн үг. Тэгэхээр нейробиологи талаас одоо тархинд нейромедиаторууд гэж ярьдаг мэдрэлийн эсээс ялгардаг дааврууд байна шүү дээ. Тэр дааврууд яадаг вэ гэхээр бясалгалаар хичээлж байгаа хүмүүст одоо жишээлбэл мелатонины түвшин ихсэж байгаа. Тэгэхээр мелатонины түвшин ихсэх учраас нойргүй байсан бол нойрондоо сайн болдог байдаг юм уу. Серотонин дааврын хэмжээ ихсэж байгаа учраас өөртөө сэтгэл хангалуун, ад жаргалтай байдлыг мэдэрдэг. Нөгөө стресст оруулаад байдаг кортизол дааврын түвшин, адреналин, норадреналин түвшин багасдаг. Өвдөлтийг мэдрэх чадвар сайжирдаг гэдэг ийм олон механизмууд бол явагддаг гэдэг нь бол маш олон судалгаагаар бол батлагдсан байна. Тэгэхээр
тархины бор гадрын эзлэхүүн ихсгээс гадна үйл ажиллагаа нь тэгвэл эзлэхүүн ихсээд байгаа ч гэсэн үйл ажиллагаа нь идэвхтэй байна уугүй гэдгийг бас ингээ компьютер томограмм эмрээгээр хийгээд үзэхээр бол positive emission tomograph хийгээд үзэхэд бол энэ бясалгал хийдэг улсуудын бор гадар бол маш эрчтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол илүү ухаантай энгийн хэлбэл илүү зөв шийдвэр гаргаж бүтээлч байж чадна. Дээрээс нь урт наслана гэсэн. Тэгэхээр биднээсээ ер нь хүний одоо жишээлбэл аз жаргал туйлын зорилго юу вэ гэхээр маш олон янз бүрээр тайлбарлах. Нийтлэг байдаг гол зүйл бол аз жаргалтай тийм ээ эрүүл урт наслах шүү дээ хүмүүний чанартай урт наслах. Чанартай урт наслах. Тэгэхээр тэрэнд нөлөөлдөг одоо процесс бол энэ хөгшрөлтийг удаашруулах хэрэгтэй. Тэрнийг хөгшрөлтийг удаашруулна гэдэг бол хүний тарих хэдий ч нэ шин зүйл суралцаж байнга идэвхтэй ажиллаж байна. Тэр хэрээр бусад эргэтэн тогтолцоо бол дагаж ажиллаж байна. Тийм учраас оюуны бүтээл хийдэг, шин зүйл сурдаг, дасгал хөдөлгөөн хийдэг, шин хоббитой болох, аялал зугаалга болдог, тэ зураг зурах байдаг юм уу? Энэ зүйлүүд бол тархийг дандаа сэргээж яадаг, шинээр үүсчээд идэвхтэй байлгаж яадаг учраас ийм хүмүүс үеийнхнаасаа илүү залуу харагддаг, илүү эрүүл чирэг, тийм ийм байдаг тэ урт наслна гэсэн. Тэгэхээр энэ бол тодорхой болсон зүйл л дээ. Тэгэхээр энэ дээр мэдээж яриг одоо хооллолт байна, тийм эрүүл одоо амьдралын хэм маяг гэдэг маш олон зүйл бас давхар нөлөөлдөг гэсэн. Монголд ч хүртэл сүүлийн үед бол бясалгалын тухай их яриад эхэлчихлээ л дээ. Өмнө нь болохоор бясалгал гэхээр нэг шашин чим шиг боддог байсан бол өнөөдөр бас энэ янз янзын бясалгалууд цэвэр ариунаараа орж ирээд хүүхдээс ахуулаад өндөр наснууд хүртэл маш их бясалгал хийж эхлээд баг олон жилийн нүрийг үзэж байна. Энэ тал дээр манайх судалгаа хийгдэх, ер нь хийгдэж байгаа юу? Цаашид ер нь бид нар одоо тархиа цэвэрлэе гэхээр бүх эрхтний цэвэрлэж болдог те угаагаад одоо ходоод гэдээс гэтэл тархины цэвэрлэгээ бол одоо өөрийн чи ярианаас хүртэл бясалгал юм байна. Бясалгал хийх тусам бид нар илүү бүтээлж, илүү их тайван амгалан болох учраас энэ ер нь одоо суурь шинжилгааны эрдэмтэд их судалгаа хийхэд ямар одоо ойрын тийм ирээдүй харагдаж байна уу? Тийм ер нь бол тархины одоо үйл ажиллагааг хэвэн байлгах, үйл ажиллагааг нь удаан хугацаанд хадгалах, идэвхтэй байлгах аргууд бол судлагдж байгаа тийм. Саяны бидний ярьж байгаа бясалгал байна, спортоор хичээл, ялангуяа багийн спорт гэдэг дээр би бол бүр онцгойлж хэлж байгаа. Сагсан бөмбөг, хөл бөмбөг маш олон спортын багаар хичээлэхээр яах вэ? Багийн спортын хамгийн гол чухал зүйл нь бол анхаарал бол маш хурдан шилжих чадварууд маш их сайжирдаг гэсэн үг. Дээрээс нь багийн одоо хамтрагч нартайгаа харилцааны маш олон одоо харилцаанд орно гэсэн үг ойлгох хурдан хугацаанд богино хугацаанд шийдвэр гаргах чадварууд бол нэмэгдэж идэг гэсэн үг. Тэгэхээр энэ богино хугацаанд зөв шийдвэр гаргах, хамт олонж байх, хүмүүстэй зөв энгийн одоо зан харилцаатай байх тийм ээ. Энэ зүйлүүд бол нөгөө спорт тоглоомоос гадна буцаад ариухан амьдралын одоо гэр бүл, ажлын хамт олон хийж байгаа ажил үйлдэл тийм нийт болон одоо судалгаа бүтээл бүх юмд шийдвэр гаргахад бол энэ хамгийн сайнаар нөлөөлдөг нь бол батлагдсан гэж ойлгож байна. Тэгэхээр ингээд маш олон судалгаанууд бэлддэг. Энэ дээр жишээлбэл одоо медитейшнэр жишээлбэл бясалгал хийснээр анхаарал төвлөрөх чадвар дархлаа сайжирдаг тийм. Сэтгэл готролд орж байгаа байдал нь буурдаг, уур бухимдал нь багасдаг, өөртөө ихтэй байдал нэмэгддэг ч гэдэм. Тэгээ манай судлаачид бас хэлсэн байгаа. Энэ нь жишээлбэл манай анагаах шинжилгээ ухааны үндэсний сургуулийн физиологийн төвийн профессор Сүхбат за Джон нэмгээ манай залуу багш нарын хийсэн судалгаа баг. Тэгэхээр 3 сар жишээлбэл бясалгалаар хичээлсэн хүмүүст эхлэхийн өмнө болон төгсгөлд яаж байгаа гэхээр сэтгэл төвшөлттэй байсан хүн багасаад өөртөө амар амгалан байдал нь нэмэгдэж байгаа юм. Анхаарал шилжүүлэх чадвар нь сайжирч байгаа юм. Нэг зүйлээс нөгөө зүйлийг хийхэд зөв одоо хялбар хийж чадчихна гэсэн. Дээрээс нь таргалтай байсан бол биеийн жим буураад илүү одоо эрүүл хэм маягт орж ийн. Амьслын тоо жоохон буураад тийм ээ. Тэгээд дээрээс нь захын цуснд хүчил төрөгчийн хэмжээ ихсэх гэх мэт нэлээд судалгаанууд явж байгаа. Цаашдаа бол одоо энэ тарих судлалын салбарыг бас Монголд хөгжүүлэхэд бол залуу энэ тарих судлалын чиглэлээр мэргэсэн залуучууд бол бас эрчимтэй ажиллаж байгаа. 2014 онд бол
нейросайенсийн нийгэмлэгийг Монголд байгуулад энэ Аз нугуун далай дэлхийн тарих судлалын байгууллагатай судлаачдын холбоод хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг бол нэлээд их хийж ажиллаж байна. Тэгэхээр энэ дээр бол бас ирээдүй бол гэгээтэй. За тэгэхээр сая бид нар бяцлаглалын тухай ярьлаа. Бяцлал бол үнэхээр бидэнд маш чухал юм байна. Энэ тархинд болж байгаа олон янзын үйлдэл механизмд бас нөлөөлдөг талаар манай одоо судлаачид хүртэл маш чухал судалгааг үл эхлүүлсэнд үнэхээр талархаж байна. Тэгэхээр хүн ер нь одоо ингээ өдөр тутмынхаа хэмнэлтээр ямар одоо үйл ажиллагаа явагддгийм бол бидний тархинд энэ талаар. За ер нь бол хөнл хоногийн хэмнэлтэй улирлын хэмнэлүүд гэдэг би хамгийн чухал зүйлүүд нь 24 цагт хүний бие махбод яаж хэрхэн ажилтдаг вэ? Тэрийг яаж зохицуулдаг вэ гэдэг үл их сонирхолтой асуудал байна. Бид унтах, сэрүүн байх процессыг яаж зохицуулаад байгаа талаар тайлбар өгч ирнэ гэж байна. Тэгэхээр энэ глокчейн буюу одоо хүний хоногийн 24 цагийн хэмнэлийг тодорхойлдог энэ генийг нээсэн баг генийг. Тэгээ энэ генийг нээсэн энэ судлаачид бол 2016 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр энэ глокчейн гэдэг бол хүний 4-р хромосом дээр байрлаж байдаг. Тэгэхээр энэ гений экспресслэгдэж одоо нийлэгжүүлж байгаа уургууд бол хүний маш олон процесс унтах, сэрүүн байх, хооллох, садах, өлсөх эсвэл одоо нөхөн үржихэн тогтолцоо эсвэл сурах процесс гэдэг маш олон зүйлд бол нөлөөлж идэг. Эдгээр уургууд бол жишээлбэл хүнийг урт наслуулах, бодисын солилцоо, шин зүйл сурах, ой тогтоолт гэдэг эднийг бол зохицуулж байгаа. Тэгэхээр 24 цагийн энэ хэмнэлийг зохицуулж идэг эдгээр гений уургийн экспрессийг алдагдуулдаг энэ уургуудын тэнцвэрт байдлыг алдагдуулж яадаг зүйлүүд бол саний яриад байгаа хөдөлгөөний идэвхгүй байдал, стресс, нойргуудал, арх тамхины хэрэглээ, тийм хар тамхи бас ороод дээрээс нь амьдралын буруу хэм маяг гэдэг бол хит их идэх. Эсвэл одоо хит одоо хоолоосоох. Тэгээ дээрээс нь одоо жишээлбэл орой үеийнхээ амралтгүйгээр ажиллах. Тэгээ хамгийн энгийн юм шиг мөртлөө бас хүмүүс гайхаж магадгүй баг. Ийм бүдэг гэрэлт хит өндөр дуу чимээ бол энэ гений экспресс хамгийн нөлөөлдөг нь гэдэг нь судалгаа батлагсан. Өөрөөр хэлбэл одоо баг цэнгэний газрын тэр одоо шөнө унтчих хэвээр цагт жишээлбэл нэг 12-оос 2 цагийн хооронд ч бай тийм унтж чадахгүй тийм гэрэлд тийм дуу чимээнд байх тул энэ уургуудын нийлэгжлийн болон тэнцвэрийг алдагдуулсан бас болоод маш олон өөрчлөлтүүд гардаг. Хамгийн энгийн нь бол зам төрхийн өөрчлөлтүүд гараад ирдэг. Банк тийм байгууллагууд ирээд ихэн хүнтэй мэдлэг гэж сайн байна уу та гэхэд сайн гэдэг юм уу? Эсвэл муу харагдаад энэ оч гэдэг юм уу? Ингээд харилцааны асуудлууд жишээлбэл гарч ирж байгаа. Энэ гол зүйл бол юу вэ гэхээр саяны хоногийн хэмнэл зохицуулж яадаг уургуудын нийлэгжил алдагсантай холбоотой хүний сэтгэл хөдлөл зам төрхийг зохицуулж яадаг төвүүдийн үйл ажиллагаа балансууд алдагддаг гэсэн. Тэрнээс болоод хүн харилцааны алдаа гаргана. Тэрнээс болоод одоо буруу шийдвэр гаргана. Үр бүтэмж ажлын чадвах буурна. Тэгээд одоо цаашлаад ингээд олон одоо тав үр дүн үүсээ явдаг гэсэн. Тэгэхээр бид нар чинь уул нь бол яг байгаль ээжийн биологийн цагаараа амьдралтай унтах цагтаа унтаад сэрэх цагтаа сэрээл өдөр тутмынхаа хэм маягийг хийгээл илүү чанартай эрүүлэл амьдрах болчиход байна тийм. Тэгэхээр жишээлбэл энэ их алдартай жишээ л дээ. Энэ хоёр ах 2 сар мөснийг өдөр төрсөн нэг ээж. Тэгээд энэ зүүн талынх нь бол илүү хөгшөрсөн байгаа үст. Дандлынх нь илүү их залуухан, нүдний харцсан цогтой тийм ээ. Харцсан юм өсөн юм одоо сортой ч гэдэм юм. Энэ яаж байгаа вэхээр цаадлынх нь бол зүгээр л хөссөн үедээ тоглоол, өлсөх үедээ хоолоо идээл ингээл наадхыг нь бол хоолных нь илчлэгийг багасгаал өглөө 8 цаг, өгөөмшиг өдөр 12 цаг, орой 6 цагаар хооллолт хоолны илчлэгийг багасгахад энэ нь нөгөө ахаасаа бараг 2 дахин урт амьдэрсэн баг. За лабораториудын хулган дээрс энэ хоёр нэгсэн одоо читнаас чицүү оруулгын тий. Наадлынх нь ингээд өөр хөгшрөө тараануудаа дүрсэн цайраа цаадлынх. Тэгээ энэ хийсэн судалгаагаар лаборатори хийсэн судалгаагаар бол жишээлбэл наадлагтайг харьцуулахад хоолных нь хэмжээ өөрчлөгдөхгүй гол нь илчилгээг нь 50% бууруулахад илчилгээг бууруулаад хэмжээ багасахгүй байна ш. Тийм учраас садах мэдрэмж яг адилхан төрдөг гэсэн. Илчлэг багасаад ирэх тусам бол илүү
урт насалж байгаа. Тэгэхээр энгийнээр хүмүүс дэлгүүл нөгөө урт наслах одоо энгийн жор хэм спортоор хичээл шин зүйлсөөр тэгээ ер нь их бүр цадтлаа идэх хэрэггүй. Ер нь хүн баг ер нь жоохон баг иддэг. Баг зэрэг өлсөөд явж явах тул их зүгээр. Тэг тусам тарих бол залуучж тарих бол их сайн ажиллаж яадаг. Тарих сайн ажиллаж яадаг. Тарихны үйл ажиллагаа залуу байх юм бол мэдрэхүй эргэтэн болон хоол боловсруул зүрх судас амьсгал шээс ялгаруул бүх эргэтэн тогтолцоо тэрийг дагаад залуу. Тэгэхээр харагдахад бол эрч хүчтэй, цог золбоотой хүчтэй тийм хэрүүл урт наслнаа гэсэн. Нэг бодлоо айгу амархан юм шиг байна л да. Одоо ингээ үр тэнгийн хоёрыг одоо зөв хооллол хөдөлгөөнөөр сэтгэл санаа гэдэг яг амьдрал дээр энийг чаддаггүй шүү дээ. Хүмүүс ойлгосон, ботсон, магадгүй сургалтанд суусан мөртлөө хэрэгжүүлж чаддаггүй. Энэ одоо асуудал. Тэгэхээр бол энэ бол айгу юу гэсэн үг вэ гэхээр биднээсээ эрүүл мэндийн боловсролын асуудал байна. Хоёрдугаарт нь бол хүн эрүүл уртын наслахын тулд саяны ийм амьдралын хэм маягтай болно гэдэг бол тухайн хүнээс маш төсвөр төвчээр хүмүүжил тийм ээ боловсрол тэр маш олон зүйл бол шаарддаг. Хамгийн гол нь бол төсвөр төвчээр боловсруулах чухал гэж. Ард нь гарах хэрэгтэй юм биш тийм ээ. Тэгээ бид нар ингээл харахад одоо маань жүжигчд байдаг юм уу, нийгмийн одоо мундаг одоо ийм одоо нүүр царай болж байгаа юм эрхмүүд ингээд их залуу сайхан урт наслж. Тэгэхээр тэдний амьдралын хэм маягууд нь бол одоо жишээлбэл архи тамхи насан туршдаа хэрэгэлдэггүй ч байдаг юм. Эсвэл яг тодорхой цагт сэрдэг, тодорхой цагтаа заавал унддаг тийм ээ гэх мэт. Тэгээ хамгийн гол чухал зүйлүүдийн нэг бол тодорхой цагт сэрдэг. Яг тодорхой цагт унтдаг. Жишээлбэл өглөө 6 цагт сэрдэг, орой 10 цаг гэхэд бол яг орондоо ороод унтчих. Энэ жишээлбэл энгийн шиг мөртлөө хэрэгжүүлэхэд хэцүү. Тэгээ бас ингээд жүжигчдийг урлагийнхныг харахаар их залуу байдаг нь магадгүй тэдний нөгөө сэтгэл хөдлөл гэдэг юм уу эсвэл инээж хөхрөх тэр юмдаа бас илүү их анхаардаг юм шиг байна тийм. Ер нь бол ингээд судалгаагаар бол бий л дээ. Мэдээж хэрэг ер нь бол оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст бол яг тэгвэл тарих бол байнга ажиллаж байгаа. Тэр хүмүүст бол одоо илүү их бас урт наслдаг ялангуяа тийм ээ эрдэмтэд тийм зураас бүтээлч зохиолч нар ч гэдэг юм уу урт наслах юм байдаг. Тэрний цаад одоо нууцна гэвэл тийм ээ тарих одоо илүү сайн ажиллаж байна л гэсэн. За өнөөдөр бидний тарих яаж ажилладгийг тархинд маань маш нарийн одоо баг судлахад тодорхой хэмжээний багаж тоног төхөөрөмж орохоор ийм одоо судалгааны үр дүнд би болсон талаар нэлээд ярилцлаа. Тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Ингээд энэ яриагаа ингээд дүгнэж хэлээд ард иргэдэд зөвлөмж өгвөл ер нь бол эрүүл ад жаргалтай урт наслна гэдэг бол хүн спортоор хичээлэх ёстой. Цагийн өдрийн дэглэм барих ёстой гэсэн. Тодорхой цагт унц, тодорхой цаг сэрэх ёстой. Хоолны дэглэм барих ёстой, цагаар хооллох ёстой. Энгийнээр ярих юм бол цадтлаа идэж болохгүй. Баг зэрэг өсөглөн тийм ээ. Одоо тэгээд одоо нийгмийн харилцаанд маш сайн ордог. Аливаа зүйлсийн соргог зүйлд мэдрэг тэгээ өөрийгөө дандаа дайчилж аливаа зүйлийг шинээр сурах тэмүүлэл бол их чухал. Тэр тоолонд тархинд дандаа нейрогенез буюу мэдрэлийн хөгжих, мэдрэлийн сэрэлт амжилтууд сайжирч тархины үйл ажиллагаа бол залуугаараа гэдэг юм уу. Үйл ажиллагаа нь хэвийн нэр урт удаан хугацаанд үргэлжлэх боломж бүрдэж идэг гэсэн. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт ангаах ухааны доктор профессор тарих судлаач Дамданд орж багш маань оролцлоо. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгээс бидний тарихын дотор ямар их олон үйл явц явагддаг тухай бид ер нь цаашдаа тарихныхаа тухай бас судлах ёстой юм байна. Аж аргалтай сайхан амьдрах гэдэг нь зөвхөн хоол ундыг одоо шимт хижээлтэй хоол идэх гэхээсээ илүү тарихтайгаа холбох ёстой талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Сайн байцгаана. Энэ цар тахлын үед бол мэдээж онлайн худалдаа, цахим худалдаа бол маш нэмэгдсэн.
За хүмүүс бол илүү ялгах нэг контакт хийхгүй аюулгүй гэдэг үднэс бол цахимаар бол маш худалдаа их болсон. За маркет сегмент маань бол байгуулагдаад одоо 4 жил болж байгаа. За манай дээр 8-9 мянган нэр төрлийн бараг бол худалдаалдаг. За манайх хөргөлтөд бол 2-4 цагийн хугацаанд бол хөргөлтөө хийдэг. За 7 хоногийн дотор бол солилт буцаалтыг бол 100% эргэн төлөлтөөр бол хийж байгаа ийм үйлчлэг үзүүлдэг компани байгаа. Захим худалдаа бол ерөөдөө одоо нэгдүгürt бол вебсайтаар захим худалдаа хийх гэсэн нэг сонголт байгаа. Тэрний юу вэ гэвэл одоо шинэ манай жишээн дээр бол www.market.cg гэсэн вебсайт руу ороод за бараагаа сонгоод тэгээд төлбөр төлөх хэсгээр Монгол Улсын одоо Монгол Улсад үйл ажиллагаа болж байгаа бүх банкнуудаас сонгоод ингээд төлбөрөө төлдөг байгаа. Энэ бол хамгийн аюулгүй бол сонголт байгаа. За мэдээж хоёрдугаар хувилбар гэх юм бол одоо сошиал сувгууд байна те Facebook, Instagram ч гэдэг юм уу сошиал сувгуудыг ашиглаад за энэ пэйжээр дамжуулан худалдаа авалт бол маш хийж байгаа. Хэрвээ та сошиал сувгаар хэрвээ бараа авах гэж байгаа бол нэгдүгээр тухайн пэйжийг бол маш сайн мэддэг байх хэрэгтэй. За огт мэдхгүй пэйжээс